Сонсогчдоо шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр даваа гараг кофе брейк нэвтрүүлгийн даваа гарагийн дугаар эхэлж байна. За өнөөдөр бид юунд тухай ярилцах вэ гэхээр өнөөдөр манай студид зочноор Мандал даатгал компани эрсдлийн шинжээч Од гэж залуу ирсэн байгаа. Өглөөний мэндийг хүргэе. Тэгээд бид хоёр одоо 3 дахь өдөр буюу 27-ны өдөр болох гэж байгаа эрсдлийн удирдлагын форум 2013-ын тухай ярилцах болно. За энэ форумыг одоо энэ жилээр 2013 онд 4 дахь удаа гэхээр Мандал даатгал компаниас 2010 оноос эхлэн тасралтгүй жил бүр зохион байгуулж байгаа юм байна. Тэгэхээр Мандал даатгал компани маань одоо яг хэдийгээр хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. Одоо хэрхэн өргөжин тэлж байна. Даатгалын салбар дотроо ямар байр суурьтай явж байна те. Мандал даатгал компани тухай ойлголтоор яриагаа эхлэе гэж бодож байна. За баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. За Мандал даатгал гэж ярихаас өмнө UMC Group гэж ярих хэрэгтэй байна л та. Мандал даатгал компани маань UMC гэдэг санхүүгийн группийн харьяанд орж явдаг. За энэ групп маань болохоор 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Дотор нь хөрөнгөний удирдлага, за тэтгэврийн сан, нөгөө талаар одоо үйл хөдлөлт хөрөнгөний удирдлага, үйл хөдлөлт хөрөнгөний сангийн үйл ажиллагаа явуулдаг. За маркетингийн ижүүрэн одоо сервис үзүүлдэг ийм компаниудтай. Одоо ийм санхүүгийн одоо нэгдэл групп компани байдаг юм аа. Тэрний одоо нэг компани болох Мандал General даатгал компани гэж одоо миний ажилладаг компани байна. Тэгээ энэ компани маань 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Хэдийгээр залуу компани боловч одоо удирдлагын бүрэлдэхүүн болон ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол одоо 10-аас дээш жил ажилласан даатгалын салбартаа ажилласан юм одоо туршлагатай юм бүрэлдэхүүн байгаа. Тэгээд Монголын даатгалын зах зээл дээр ерөнхийдөө 17 компани байгаа. Тэрний эхний 5-д нь одоо энэ богино хугацаанд одоо манай компани орсон гэдэгт бид их баяртай явдаг. Мандал даатгал компани 2011 оноос эхэлж үйл ажиллагаа явуулсан гэсэн үү? Би болохоор эрсдлийн форум 10 оноос эхлэн зохион байгуулагддаг гэж хэлчихлээ. Тэгэхээр за ер нь бол 10 он гэж ойлгож болно та. Гэхдээ яг албан ёсоор бол 11 оноос хойш бид нар одоо өргөжөөд явж исэн л гэж ойлгож болно л та тийм. За тэгэхээр хоёлаа форумынхаа тухай яриа. Энэ форум маань одоо 4 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа юм байна. Энэ жилийн үед бас зохион байгуулагчид нэгдээд бас өргөн өрөөнд болох ч байгаа би дууллаа. Тийм. Тэгээд ганцхан удаа болох юм байна шүү дээ 27-ны үед. За эрсдлийн удирдлагын форум 2013 гэж бид нар нэрлэсэн тийм. За энэ ерөнхийдөө яагаад янз бүрийн форумууд болдог те, янз бүрийн хэлэлцүүлгүүд, янз бүрийн одоо яриа, янз бүрийн одоо эдийн засгийн форумч гэдэг юм уу те, ингээд болж идэг. Энэ удаагийн бидний зохион байгуулж байгаа юм юугаар ялгаатай юм бэ? Бид нэр одоо бизнес эрх ашиг гэхээс илүү ерөнхийдөө Монгол орнд бид нар амьдарч байгаагийн хувьд бидний эргэн тойронд ямар эрсдлүүд байгаа даа те. Одоо юу бидний санааг зовоож байна? Бид нар урагшаага алхахад ямар зүйлсүүд бидний хөлд тушаа болж байна гэдэг талаар ярихын үднэс одоо энэ форумыг анх зохион байгуулж эхэлсэн. Энэ удаагийн форум маань болохоор нөгөөдөр буюу одоо 5 гараг 27-ны өглөөний 9 цагаас өдрийн 13 цаг хүртэл гадаад харилцааны яамд болох юм. Тэгээ энд оролцох хүмүүс маань болохоор одоо Монголын хамгийн топ гэсэн 200-аас 250 компани удирдах түвшний хүмүүс оролцох ийм одоо форум байгаад байгаа. За би энэ жишээ нь юу үзүүлээ л дээ. Энэ бол манай 2012 онд гаргасан жилийн тайлан байгаа даа. Тэгээ энэ жилийн тайлан жишээ нь бид нар Монголд анх удаага эрсдлийн тайлан гэдэг зүйлийг гаргаж ирлээ л дээ. Тэгэхээр манад Мандал даатгал компанид одоо эрсдлийн баг гэж нэг юм баг байгаа даа тийм риск тим гэж байгаа. За энэ баг маань юу гэдэг гэхээр ерөөсөө бидний эргэн тойронд байгаа эрсдлүүдийг судалж идэг тийм. Жишээ нь энэ тайлан дээр ямар эрсдлүүдийг гаргаж ирсэн гэхээр ерөнхийдөө эдийн засгийн макро эдийн засгийн эрсдэл тийм ээ. Тэрэн дотроо экспорт, импортын одоо эрсдлүүд орчиж байгаа. За хүрээлэн байгаа орчны үйлдвэрлэлийн ослын эрсдэл тийм. Бид нар жишээ нь үйлдвэрлэхээр зөвхөн барилгыг тооцоод үзэхэд сүүлийн 2-3 жил ямар их осол аваар гарав тийм ээ. Тэгэхээр энэ эрсдлийг бид нар яаж бууруулах вэ? Яаж энэ эрсдлийг удирдах вэ? За нөгөө өвчин тийм ээ, халдварт өвчний эрсдэл гэж байгаад байгаа. За бусад одоо олон төрлийн эрсдлүүдийг бид нар анх удаа ингэж цогц байдлаар судлаад баримттай, нотлохотой статистиктэй ингэж гаргаж ирсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ эрсдлийн форум маань энтэй бас их холбогдож өгч байгаа юм л да. Тийм. Одоо тэгвэл форум дээр ингэж эрсдэл гардаг байхны ийм эрсдэл гарахгүй байханд бол ийм арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн үгнээс ярина гэж би ойлгож ирсэн үү? За ерөнхийдөө тэгж ойлгож болно. Тэгээд одоо манай энд сэдвүүд маань байна л да тийм ээ. Жишээлбэл эрсдэлгүй нийгмийн хэм маяг түүний бүтээн байгуулалт тийм ээ. Эрсдэл бол байдаг. Эрсдэл бол байнга байж байгаа. Хамгийн гол нь тэр эрсдлийг хэрхэн удирдах вэ гэдэг л бидний одоо гол асуудал болчиход байна л да тийм ээ. Эрсдэл бол байж л байгаа тийм ээ. Одоо юу гэдэг чинь
энэ студид бид нар сууж байхад газар хөдлөх эрсдэл бол байгаа. Бид нар тэрийг байхгүй болох ямар ч арга байхгүй. Гэхдээ хамгийн бага байдлаар тийм ээ хамгийн одоо хохирлыг хамгийн бага байдлаар яаж эрсдлийг өдөртөх үү гэдэг нь асуудал болчиход байна тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө тэр одоо гол үндсэн үзэл санааны үүднэслийн одоо форум маань явагдаад байна гэж ойлгож болно л дээ. Тэгээд энэ дээр заагдсан сэдвүүдийн дагуу форум явагдана. Хоёр хэсэгтээ явагдаж байгаа тийм ээ. Нэгдүгээр хэсэг нь болохоор байгууллагын эрсдэл, хүний нийгмийн чөлөөт хэм маяг мөн өгсөн одоо үндсэн гарчгийн дор явагдаж байгаа. За ингээд 3 хүн одоо спикер маань яриад дараа нь одоо эдийн засаг жаргал сайхан одоо жишээ нь хилцүүлэг байдлыг чөлөөт байдлаар явуулаад за хоёрдугаар хэсэг нь болохоор эрсдлийг онилох корпорацийн шийдэл гэдэг одоо хоёр дахь байдлаар яваад бас хамгийн сүүлд нь одоо Үнэнбат одоо Монгол банкны ерөнхийлөгч байсан тийм Үнэнбат одоо бас хилцүүлэг явуулаад иймэрхүү байдлаар явагдаад дуусгах. Тэгээ одоо ийм эрсдлийн форумууд 4 дахь жилдээ явагдаж байна. Өмнөх жилүүдэд хилцүүлэг хийгээд энэ форумыг явуулаад гарсан тайлан тэндээс гарч байгаа үр дүн компаниудад үйл ажиллагаа явуулж байгаа газруудад нь харагдаж байгаа юм. За яг энэ эрсдэл гэдгийг бол бид нар бас мэдчихсэн тийм. Яг сүүлийн жилүүдэд ялангуяа бидний энэ эрсдлийн одоо форумыг зохион байгуулад за одоо 4 жил би түрүүнд дурдсан эрсдлийн тайлан гаргаад тэгэхээр энэ бүх зүйлсүүдээс бид нар ингээд ажиглаад хахад ялангуяа одоо бидний харилцагч нар тийм бидний даатгсан компаниудаас хараад хахад хүмүүс их анхаардаг болсон байна тийм эрсдэлтэй. Энэ компани яг хуу нэг 100 хүнтэй хэдэн тэрбум төгрөгийн одоо нийт эргэлттэй ийм компани байлаа гэж бодоход зүгээр нэг ашиг олоод байх нь бас нэг тийм гол биш тийм. Хамгийн гол нь яаж тогтвортой байх вэ тийм. Тогтвортой байхын тулд яаж н эрсдлийг хаах уу, эрсдлийг аль болох бага байлгах уу тийм үү. Ялангуяа уул уурхай барилгын салбарт бол энэ их ажиглагдаад байгаа. Тэгэхээр бид нэр өөрсдийн Purple Book гэж энэ одоо мэрэгжлийн сэтгүүлийг гаргадаг. Тэгээд Purple Book CMN гэдээ бас хүмүүс интернетээр хайгаад үзвэл байгаа л да. Энэ дээр бид нар одоо цаг үе тулгарч байгаа асуудлуудын талаар бичдэг. Тийм одоо жишээ нь хүмүүс бүгдээрээ сонирх чинь тэгээд долларын ханш ямар болох вэ гэдэг. Манай мэрэгжлийн эдийн засагчид болон эрсдлийн шинжээчнэр энэ дээр ажиллаад судалгаа гаргаад ерөнхий хандлагын тодорхойлоод бичдэг юм зүйл байгаад байна. Тэгэхээр бас түрүүний ярьсан үр дүнгээс нь бид нар юу хийж ийнэ вэ те. Нэг маань бас энэ Purple болчиход байна л да. Одоо ингээд үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын компаниуд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ч юм уу. Ер нь манай үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад миний одоо саяны ярьсан зүйлээс ойлгож байгаа зүйл нэг юм эрсдлийн шинжээч байх ёстой. Эсвэл энэ талын асуудлыг шийдвэрлүүлээд аль нэг байгууллагатай хамтарч ажиллах ёстой ч юм уу. Тийм байх ёстой юм. Манай дээр ер нь байдал ямар байдаг вэ? Том жижиг гэлтгүй үйл ажиллагаа явуулж байгаа газар. За мэдээж хэрэг тийм ээ орон тоон байгаад одоо үүд чинь тухайн хүний одоо бажеттай төсөв нь хүрэлцдэг бол мэдээж хэрэг нэг хүн ингээд эрсдлэр байж ивэл зүгээр баг тийм ээ ямар ч компани том жижиг байсан. Гэхдээ энэ үргийг одоо ямар байгууллага ямар институт гүйцэтгэж чинь хэрвээ даатгалын байгууллага гүйцэтгэж чинь. Даатгал гэхээр бид нар нөгөө татвар юм шиг л ойлгоод байдаг те. За нэг машинаа даатгалчих. За нөгөө жолоочийн албан журмаа даатгалчих. Гэдгээс илүүгээр одоо бид нар ямар зүйлийг санал болгох нийгэмд одоо санал болгоод байна гэхээр ерөөсөө эрсдлийн удирдлага гэдэг зүйлийг бид нар хийгээд өгөө. Та ямар нэгэн бизнестэй байж болно, та ямар нэгэн газар ажилтдаг байж болно, тийм ямар нэгэн жижигхэн цэгтэй ч байж болно шүү тийм ээ. Гэтэл одоо тэр яг таны үйл ажиллагаа явуулж байгаа газар бид нар очиод эрсдлийнх нь үнэлгээг хийгээд ямар эрсдэл байгаа даа тийм ээ, ямар сантехникийн ямар галын эрсдэл байна тийм ээ, ямар өөр бусад гадны эрсдэл байна. Эсвэл энэ компани үйл ажиллагаанаас болоод олон нийт ямар байдлаар хохирох гээд байна тийм ээ. Энэ бүх эрсдлийн тооцоод тэгээ энд нь зориулсан бид нар бүтээгдэхүүн санал болгоод тэгээд бас зөвлөмж өгч байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бас заавал нэг тийм одоо эрсдлийн хүн байх шаардлагагүй байгаад байна л. Мэргэжлийн байгууллага буюу одоо даатгалын байгууллагад хандах шаардлагатай байна тийм. Тэндээс даатгалын байгууллагаас ийм одоо үйлчлэгийг авах хэрэгтэй л гэсэн үг болж байна. Болсон хүчний асуудалд гарах одоо дутагдалд орох ч юм уу тийм эрсдэл байж болох юм тий. Энэ тохиолдолд ер нь даатгалын байгууллага өөртөө шийдэж чадахгүй эрсдэл гэж бас байгаа. Байх уу? За боловсон хүчний гэхээр би сайн ойлгосон дахиад одоо яг хөө телевизээр жишээ аваад үзэхэд нэг сайн зураглаач ч юм уу нэг сайн одоо чадварлаг мэрэгжилтэн нэг биш 2 3 мэрэгжилтэн дутагдлаа гэхэд энэ бол тухайн байгууллагад гарч байгаа эрсдэл болов гэж бодож байна. За бид нөгөө мэдээж хэрэг нь бол эрсдэл те. Бид нар эрсдлийн үнэлгээ хийж өгнө гэсэн. Хэрвээ тухайн байгууллага хүсвэл бид нар бас энэ болгоныг оруулаад одоо нэгдсэн байдлаар бүх
талыг харуулсан тийм эрсдлийн зөвлөмж өгч болно тийм. Жишээ нь хүний нөөц гэдээ ярихад одоо Монголд хүний нөөцийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд зөндөө болцсон байна тийм. Тэр байтугай зөвхөн удирдлагын төвшөнд одоо нэг компани байлаа гэхэд CEO хэрэг боллоо тийм. Гүйцэтгэх захирал хэрэг боллоо гэхэд нөгөө компанидаа хандаад тэнд байгаа бэлэн листээс хараад хүнээ сонгох боломжтой ч юм. Тэгэхээр бид нар магадгүй тийм компанийг санал болгож болно тийм. Тэр бол бас бидний үйлчлэгийн нэг хэсэг гэж байж болно. Болохгүй зүйл бол байна. Монголд бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад тулгарч байгаа хамгийн том эрсдэл юу байдаг вэ? За тайлангаас харахад бол хамгийн том эрсдэл ерөөсөл хүний нөөцлөгч гараад байгаа л та. Тий. Яг хоо өргөн санхүү бол мэдээж хэрэг байгаа. Тий. Бусад эрсдэл байгаа даа. Гол нь нөгөө хүний нөөц яг мэрэгчлээ боловсон хүчин дутагдaltaй. Яг тэгэхээр одоо манай хүн ам цөөч гэдэг юм уу тийм ээ. Иймэрхүү зүйлсүүд байгаад байгаа л та. Бас нөгөө манайс гаднаас бас их хараат одоо валютын ханш ч юм уу эсвэл бензиний үнийн өсөлт ч юм уу гаднаас их эдийн засаг маань хамааралтай байдаг шүү дээ. Энэ бас эрсдэлт томоохон нөлөө үзүүлдэг байх. Мэдээж хэрэг. Бид нар жишээ нь одоо энэ ТV телевизтэй хамтраад, манай телевизтэй хамтраад сүүлийн жилийн хугацаанд эрсдлийн анализ гэдэг нэвтрүүлэг хийж бэлтгэж одоо 8 дугаар явчихад байна л та. Удахгүй үргэлжлэн. Тэгээ энэ нэвтрүүлгүүдээр саяны эрсдлүүдийг бас бид нар ярьж ирсэн. Жишээ нь нефтийн эрсдэл гэхэд 90% нь зөвхөн ганц улсаас хамааралтай тийм. Бусд нь одоо Солонгос одоо өөр бусд улсуудаас одоо орж ирдэг. Тэгэхээр бид нар нөгөө өөрсдөө нефтээ үйлдвэрлэж чадахгүй, өөрсдөө бензинээ үйлдвэрлэж чадахгүй учраас нөгөө үнэн маань өснө. Үнэн нь эргээд нөгөө инфляц, нөгөө өргөн хэрэглээний барааны үнэндээ нөлөөлөд ч тийм үү. Ийм эрсдлүүд бидэрт байгаад байгаа. Мэдээж хэрэг. Ерөөсөл улс оронд өөрсдөө хийж чадах хэвээр бүх зүйлээ хийх хэрэгтэй л гэсэн нэг тийм зүйл байгаад байгаа л да. Ерөнхийдөө тайлангаас тийм байна. Манай дээр эдийн засгчд би ажилтдаг гэж би хэлсэн тийм ээ. Одоо жишээ нь манад ажиллаж байгаа эдийн засгчдаас бол өглөө болгон тийм мэдээ гарч байна л да. Одоо дэлхийн зах зээл дээр яг юу болоод байна тийм ээ. Нөгөө хятадын зах зээл дээр юу болж байна? Яг ямархуу томоохон өөрчлөлтүүд гарав тийм ээ гэдэг ч юм уу. Өглөө болгон тийм мэдээ гарч хүмүүст хүргэгддэг л дээ. Ерөнхийдөө бол манайх зөвхөн даатгалын компани гэхээс илүү ерөнхийдөө одоо бусад нөгөө санхүүгийн талууд руугаа өнцгүүд рүү бас хандсан үйл ажиллагаа их явуулдаг ийм компани гэж ойлгож байна. Бусад гадны улс орнууд жишээ нь бүр хөгжингүй орнууд компани үйл ажиллагаа эрсдэлтэй нүүр тулахад хэрхэн бэлэн бэлтгэлтэй байт юм бол? Компаниудад бол ерөнхийдөө олон улсын жишгээс харахад одоо хоёр дахь план буюу те B план заавал байж идэг. Жишээ нь одоо манай барилга сүйдээд гал гараад одоо жишээ нь газар хөдлөхөд хамгийн том аюул нь юу гэдэг вэ гэхээр нурхаас гэхээс илүү одоо янз бүрийн тэсэрч дэлбэрэхтэй гал гарах аюул гэж байгаа юм л т. Жишээ нь ингээд бүхэл бүтэн хотод гайтед юу болсныг бид нар мэдж байгаа шүү дээ. 11 он тэр чигээр газар хөдлөлтөнд сүйдсэн байна. Газар хөдлөлт болоход ерөөсөл гал авалцсан юм байл. Тэгэхэд нөгөө байгууллагад маань одоо хэрэгцээтэй нөгөө материал документ юмнууд нь хаана байж явах вэ те? Сейфэнд байж явах уу? Эсвэл ил байж хагаад бид нар алдчих уу гэдэг юм. Энэ бүхний одоо төлөвлөсөн плантай л байж идэг л байгаад байгаа юм л. Тэрний яг нэг хэсэг нь бол даатгал болчихдог. Одоо яалтчгүй эрсдэл гарах нь тодорхойгүй гэхдээ эрсдэл гарч магадгүй зүйлсээ бол даатгуулах шаардлагатай байгаа юм л. Тэгэхээр манай Монголд бол компаниуд бас тийм плантай болж байгаа гэдэгт итгэж байна. Ерөнхийдөө бол тийм план одоо нөөц план тий нөөц төлөвлөгөө байх шаардлагатай байна. Олон улсад бол ерөнхийдөө эрсдлийг тийм замаар шийдэж байна. Танай байгууллага жишээ нь мандал даатгал эрсдлийг даатгаж гэнэ үү? Тийм тохиолдолд хэрэг гарч байна. Ерөөсөө даатгал гэдэг нь ерөөсөө эрсдлийг л даатгах чад. Нэг зүйл байгаад байгаа юм л да. Тохиолдох нь тодорхой эрсдлийг бол бид нар даатгахгүй. Тодорхойгүй эрсдлийг л даатгах. Одоо юу гэдэг чинь би маргааш хэрвээ бүдүүлгээр ярих тийм маргааш би ханиад хүрэх нь аюу тодорхой байвал бид нар даатгахгүй тийм. Яагаад тэгэхээр ойлгомжтой болчихсон. Зөв. Хэрвээ тодорхойгүй тийм би маргааш ямар өвчин тусган тодорхойгүй бол даатгаж болно тийм. Гэдэг байдлаар тайлбарлаж болно л да тийм. Ер нь даатгал сүүлийн үед бас идэвхтэй оролцдог болсон манай улсын иргэд тийм ээ. Ер нь хандлага ч гэсэн хэрэг болсон гэж ойлгож байгаа шүү дээ. За маргаашийн форум дээр хоёр хэсэг хуваагдаж явах юм байна. Тэгээд сэдвүүд энэ дээрээс нэг үрчлэн бичсэн байна. Тэгээд хоёулаа сэдвүүдийн тухайс дэлгэрэнгүй яриа явах. Бас дээрээс нь 200 гаруй томоохон аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлд оролцсон гэж байна. Өнөөдөр тав дээрийг үзэж байгаа, оролцохыг хүсэж байгаа бас өөр бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид ч юм уу оролцох боломж байгаа юу? За оролцох боломж бол мэдээж байгаа. Ерөө үнэхээр хүсэлтэй байл те. За Risk Forum.mn гэдэг одоо вебсайтн дээр бид нар онлайн бүртгэл явагдаж байгаа.
Хэрвээ та хүсвэл бидний бүртгэлд одоо хамрагдаад бид нар тантай та бүхэнтэй холбоо өрөөд бас оролцож болно. Тэгээ ерөнхийдөө цаг маань нэлээд тулцсан байгаа учраас бас хэрвээ оролцох хүсвэл яаралтай те яг одоо ч юм уу бас бүртгүүлжүүлэх зүгээр байна гэж бодож. За сэдвүүдийн тухайд би бас хүмүүсээ ерөнхийдөө танилцуулж те. За манай дээр зохион байгуулагчаар бас зөвхөн даатгалаас гадна одоо олон улсын мэрэгсэн эрсдлийн менежерүүдийн холбоо гэж одоо холбоо бас оролцож байгаа. Хамтрагчаар тийм. Нөгөө талаар сангийн яам маань бас оролцож байгаа. Тэгэхээр ерөнхийдөө 3 зохион байгуулагчтай гэж ойлгож болно л та. За сэдвүүд бол 2 хэсэгтэй гэж ярьсан тийм бид дөрөв. Эхнийх нь болохоор эрсдэлгүй нийгмийн хэм маяг түүний бүтээн байгуулалт гэдэг сэдвэр одоо заяа гэж Дэлхийн банкны зөвлөх, төслийн зөвлөх хүн одоо илтгэл тавих юм. За хоёр дахь сэдв нь болохоор тодорхой бус байдлаас тогтвортой хөгжлийг эрсдлийн удирдлагаар бий болгох тийм ээ гэдэг сэдвэр өө ганц зэрэг гэдэг эдийн засгч санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч хүмүүс мэдж байгаа тийм. Одоо илтгэл тавина. За гуравт нь болохоор олон улсын секторт эрсдлийг удирдах хэрэгцээ шаардлага ба цаашдын чиг хандлага сэдвэр сангийн яамны төсвийн хяналт эрсдлийн удирдлагын газрын дарга Баццэг гэж хүн сэлтгэл тавих юм. Ингээд одоо нэгт хэсэг дуусч байгаа. За нэгт хэсгийн төсвөлд болохоор эдийн засгч жаргал сайхан хилцүүлэг хийх юм. Удирдагчаар нь жаргал сайхан өөр оролцоод оролцогчид нээлттэй ярилцах нь шүү дээ хоорондоо тийм. Ярилцсан тийм. Ерөнхийдөө одоо ямар сэдвэр бид нар ярилцгаа гэдэг талаар одоо нээлттэй асуулт хариулт явж болно тийм. За хоёрдугаар хэсэг маань болохоор 11 цагаас эхэлж байгаа. Валютын ханшийн эрсдлийг удирдах нь. За энэ бол сүүлийн үед бол hot topic болчиход байгаа тийм. Хүмүүсийн яалтч нөгөө Монгол улсын эдийн засгч нь валютаас гадаад валютаас хамаарат байгаа учраас энд бас хүмүүсийн сонирхол их татагдах тийм. Тэгэхээр валютын ханшийн эрсдлийг хэрхэн удирдах вэ гэдэг сэдвэр бол бат даваа гэдэг Монгол банкны одоо төлбөрийн тэнцлийн статистик судалгааны хэлтсийн захирал илтгэл тавих юм. Тэгэхээр яг одоо Монгол банк гэхээр жанжин шугам дээр нь сууж байгаа хүн л ерөөсөө яг бүх юмыг мэдж байгаа хүн л одоо ярих нь гэж ойлгож байна тийм. За дараагийнх нь болохоор 2014 оны мөнгөний өрсгөл тийм боломжит эрсдлүүдийн талаар чи анх хоёр гээд Мандал General даатгал компани эрсдлийн ахлах шинжээч ийм залуу одоо энэ эрсдлийн чиглэлээр бас одоо олон жил ажиллаж байгаа юм залуу бас илтгэл тавих юм. Яг өөрийнхөө математик үндсэлтэй өөрийнхөө статистик бүх юмаа гаргаад одоо хүмүүст үндсэлтэйгээр юм илтгэл тавих. За гуравт нь уу хамгийн сүүлд нь болохоор орчин цагийн корпорацийн эрсдлийн удирдлагын системийг бий болгох. За энэгээр болохоор олон улсын мэрэгсэн эрсдлийн менежерүүдийн холбооны зохицуулагч Баццэг гэдэг ийм хүн байгаа. Тэгэхээр энэ хүний лекцээр ерөнхийдөө үйл ажиллагаа өндөрлөөд за хамгийн сүүлд нь Үнэнбат тийм ээ компани засаглалын хөгжлийн төвийн одоо гүйцэтгэх захирал Үнэнбат, Ж Үнэнбат бас хилцүүлгийг удирдаад ерөнхийдөө үйл ажиллагаа маань ингээд дуусч байгаа. 13 цаг хүртэл явагдана. 13 цаг хүртэл явагдана тийм. Яг бид нар өчиргөө нөө хүмүүс бүгдээр л завгүй одоо үетэй бүгдээр завгүй байгаа учраас аль болох богино хугацаанд тэг их мэдээлэл өгөөд бие биентэйгээ танилцаад те бас ингээд нэг өдрийг ч гэсэн бас тэгж үр дүнтэй бас өнгөрөх юм нэг боломжийг бүрдүүлэх хичээсэн л те. Хаана болох вэ? Гадаад харилцааны яамны одоо хурлын танхимд болох юм. За нэвтрүүлгийн манер кофе брейк би тэгээ зочноо кофегоор дайлахаа мартсан байна. Таны өмнө кофе наруулж тавьсан. Кофе уугараа гэж хэлье. За тэгээ эндээс би маргааш яригдах сэдвүүдээс нөгөөдөр яригдах сэдвүүдээс би лавлаж асууж болох уу. Тэгээ энэ дээр надад 2 дугаар хэсгийн эхлэл тавигдсан валютын ханшийн эрсдлийг удирдах нь гэдэг сэдв их сонирхолтой бас санагдчихэ л та. Энийг манайхан өөрсдөө удирдах боломж байдаг юм уу? Удирдах бол хөв хүнд ч гэсэн хамааралтай байх гэж бодож байна. Гэрийн төсвөө бас барьдаг тий. Тэгэхэд удирдахын тулд одоо яах ёстой байд юм бол юунаас эхлэх ёстой байд юм бол тэр тухай яриач. За би бол яг одоо энэ сэдвийг заах хүн биш те. Бас нөгөө талаар би яг энэ чиглэлээр мэрэгшээг учраас маш ерөнхий байдлаар хариулахыг хичээе. Тийм ээ. Яг тэгэхээр би бас учиргүй нэг юу тодорхой биш сэдвийг бас ингэж хөндмөрөг байгаа учраас ерөнхийдөө бол энэ ашиг чухал байгаа. Яг тэгэхээр одоо Монгол орн маань валютаас их хэмжээгээр хамаарж байгаа. Энэ яагаад валютаас хамаарад байна гэхээр ерөөсөө нэг л шалтгаан байна. Импорт гэдэг зүйл байна. Манай импорт бол дандаа гаднаас явдаг тийм ээ. Одоо жишээ нь бид нар энэ аягыг үйлдвэрлэхгүй байна тийм. Энэ ширээг үйлдвэрлэхгүй байна. Энд байгаа одоо бидний хувцснаас эхлээ бүх зүйлсүүдийг үйлдвэрлэхгүй байгаа учраас яг бага хэмжээгээр үйлдвэрлэж байгаа тийм. Ихэнхдээ бид нар бүх зүйлээ импортоор оруулж ирж байгаа учраас бидний одоо төлбөрийн харилцах хэрэгсэл маань яалтчгүй валют болчиход байна. Тэгэхээр бид нар одоо валютын эсрэг манай төгрөгийн ханш чангарна гэдэг маань
шулраад тийм ээ өснө гэдэг маань бид нар маш үнэтэйгээр л нөгөө импорт авдаг зүйлэл 100 төгрөгөөр авдаг гэсэн бол 114 120 төгрөгөөр гэл өсөөл яваад байна гэсэн үг. Тэгэхээр л ялангуяа импортын эдийн засгтай ийм оронд бол яалтчгүй валютын одоо ханшны хэлбэлзлийн ийм эрсдэл бол их өндөр одоо чухал ач холбогдолтой зүйл болчиход байна. Мэдээж хэрэг Монгол банкчнууд их хурлчнууд тий. За манай одоо даатгалын компаниуд тий. Бүгдээр л энэ талаар ярьж гин хэлж гин бүгдээр л эрсдлийг удирдахыг оролдож байна тий. Яалтчгүй бидний нөгөө амьдралд маань чухал байгаа учраас тий. Тэгэхээр бас энэ талаар бас нэг сайхан ярилцлага болж өнгөрөх болоо гэж бодож байна. Мэдээж зүгээр нэг яриад өнгөрөхгүй бас хүм болгонд л санаа төрөх байх л та. Тийм. За гол шалтгаан нь бол бидний эдийн засаг маань ялтчгүй одоо валюттай холбоотойгоо тийм шаардлага тулгарчаад байна гэж миний зүгээс үзэж байна. Хоёул өмнөх жилүүдийн эрсдлийн удирдлагын форум ямар түвшинд явагдажсэн. Тэгээ тэндээс одоо оролцогчдоос ирж исэн санал ч юм уу хөндөгдсөн сэдвүүдийн тухай ярил л да. Яг өмнөх эрсдлийн форумуд бол их одоо том хэмжээнд явж байсан л да тийм олон оролцогчтой олон одоо спонсоруудтай ч тийм үү оролцож байсан. Энэ бол бид нар илүү их онцолж байгаа юм тийм ялангуяа яг өнөөгийн байдал юу тулгараад байна гэдэг талаараа онцолж байгаа. Өмнөх эрсдлийн форумуудын одоо зүгээс бол саналуд бол ирсэн л тийм илүү их одоо өргөн дэлгэр болмоор байна тийм олон хүнийг хамаармаар байна ч тийм энэ комментууд бол бидэрт их ирж исэн. Яг хоо бас нэг талаар одоо энэ үйл ажиллагаа маань бас өвдөж чинь илүү их бас мэрэгжлийн тал руу их хандж байгаа тий. Тэгээд удирдах төвчний улсууд гэж бид нар яагаад тодорхойлж байгаа гэхээр тэр хүмүүст тодорхой хэмжээгээр эрх мэдэл байна. Бас юмыг өөрчлөх тэр боломж нь байгаа учраас бид бас тэгж хандаад байгаа. Магадгүй бид нар үүсэхгүй 15 онд 16 онд одоо маш том хэмжээний тийм ээ эсвэл цовруул арга хэмжээч зохион байгуулж болно л доо. Магадгүй олон улсын хэмжээнд ч байж болно тий. Тэрийг бол үүсэхгүй байгаа. Яг өнөөдрийн байдлаар бол бид нар ийм хэмжээнд явж байна. Тэгээ бид нар эрсдлийн тайлан гаргачлаа. Purple Book-ийг одоо Purple Book CGMN рүү бол хандлт бол ихсээд байгаа тийм ээ. Хүмүүс ороод үздэг. Нөгөө байрны үн юу болж гин, нөгөө валютын ханш юу болж гин. Бид нар бүгдээр бичиж тавьчихсан байхгүй уул нь бол. Үнгүү те. Ороод үзэж болно. Тэгэхээр яг энэ хэмжээгээр бид нар одоо өөрсдийн чадлын хэмжээгээр л хийгээл яваал байна те. Энэ тэгээд хүмүүсийн амьдралд хэрэг болол бидний зорилго биелж гин л гэж ойлгож байна. За одоо та бүхэн ярилцах хугацаа маань бас цөөхөд ормолцсон байна. Тэгээ хоёулаа яриагаа даатгалын байгууллагуудын үйл ажиллагаараа чиглүүлэе гэж бодож байна. Тэгээ мандал даатгал маань одоо үйл ажиллагаа явуулга 3 жил болж байгаа ч гэсэн бас эхний тавт багтсан том амжилтыг гаргасан байна. Тэгээд Монголын ерөн даатгалын байгууллагууд сүүлийн үед бас их олширж байгаа тухай яригдж байна. Ер нь даатгалын байгууллага анх их ганц хоёроор тоологдох цөөхөн байсан бол гадны улс оронд ялангуяа хөгжингүй улс оронд даатгалын байгууллага маш их байдаг. Аярагд нь бүр бүх зүйлээ даатгуулсан даатгалтайгаа бүр уялдаатай амьдарч байдаг. Манад бол байдал арай өөр байж байгаад одоо нааштай болж байгаа болов уу гэж бодож байна. Та энэ тухай юу гэж бодож байна? Яг хоо коммунизмын үед бол Монгол даатгал гэдэг компани те анх 20 онд байгуулагдал ингээл явж исэн те. Сүүлийн үед одоо бол 17 компани гэж яригдал байна л. Жишээ нь коммунист төлөвлөсөн төлөвлөлүүд эдийн засгийн үед бүх хүмүүс ижилтэй бүгдээрээ адилхан болтой өмсөл те. Бүгдээрээ адилхан зүйл эдэлж хэрэглээд хувийн өмч хөрөнгө гэдэг бол бас тийм их байсан те. Одоо сүүлийн 20 жил хүмүүс өмч хөрөнгөтэй болсон байна те. Олон саяар тоологдох хөрөнгөтэй болсон байна. Тэгэхээр одоо ямар нэгэн өвч хөрөнгө байна гэдэг маань л эрсдэл байна тийм ээ. Тэдгэрийг ямар нэгэн байдлаар хаах хэрэгтэй л гэсэн л юм ойлголт яваад байгаа л да. Анх бол Англид Lloyds гэдэг одоо даатгалын компани бол үүсэж исэн. Тэгээд одоо тэрнээс хойш даатгалын зах зээл маань ч их хөгжсөн байна тийм ээ. Одоо зөвхөн мөнгө аваад яадаг зүйл биш бол илүү том шинжлэх ухааны түвшинд их хөгжсөн байна л да. Тэгээд Монголд бол яг хаа дөнгөж олон улсын стандартад орох гол явж байна тийм ээ. Мэдээж хэрэг зарим талаараа орцсон, зарим талаараа магадгүй арай ороогүй ийм одоо талууд байгаад байгаа. Тэгэхээр өгдөг чинь аюу олон компани байна гэдэг нь бол гол нь биш. Зүгээр бид нар яаж нөгөө дэлхийн стандартад хүрэх үү, яаж үйлчлэгийг яг зөв хүргэх үү гэдэг тал дээр л анхаарч ажиллах хэрэгтэй байх л та. Тийм. Тэгээ иргэдийн дундаас зарим нэг өхрийн эвэр дөргөхөр 1000 өхрийн эвэр дөргөн гэдэг чинь даатгалын байгууллагатай холбоотой таагүй мэдээлэлүүд бас гараад байгаа. Энэ бол байж болох асуудал. Юу гэхээр одоо жишээ нь энийг тээврийн хэрэгслийн юу гэдэг одоо хэлцэл гэл аваад үз тийм гэрээ гэж авч үз тийм. За хоёулаа гэрээ байгууллаа. Тээврийн хэрэгсэл төр. Машин дээр тийм. Би машинаа даатгууллаа 10 саяхыг одоо чи 1 хувиар ч юм уу даатгууллаа тийм. 100 мянган төгрөг би өглөө тийм. За ингээд даатгуулсан гэсэн чи явж хагаад ослог гаргадаг, дууддаг. Тэгсэн чинь
даатгагч нөхөн төлбөрийн хүн урж ирсэн. За энийг бол бид нар нөхөн төлөхгүй байна тий. Илчж үзээд яагаад гэсэн чинь манай нөгөө нөхцөл төр чинь энэ ороогүй штэ ч тийм үү тий. Тэгэхээр хүмүүс яах хэрэгтэй гэхээр ихэнхдээ хүмүүс манд даатгуулаад орхичдөг байхгүй. Зөв. Нөхцөлөө аягуулсан амжих хэрэгтэй. Яагаад тэгэхээр даатгууллаа гэвэл бүх зүйлийг бас cover хийж байгаа зүйл биш үүдэг. Жишээ нь тээврийн хэрэгслийн даатгал дээр 1%, 2.5%, 4% гэж үүдэг. Жишээ нь 1% нь болохоор тодорхой тий зөвхөн одоо автомашин замын хөдөлгөөнд оролцож байгаа үеийн эрсдлийг хамаардаг ч юм уу тий. Зогсоолд байх үеийн эрсдлийг хамаардаг. Дугуунаас болсон үеийн эрсдлийг хамаардаг. Дугуйг тагараад машин онголдог ч юм уу тий. Эрсдлийг хамаардаг. Жишээ нь 2.5 гэх юм бол харин 100% тий бүгдийг даатгадаг. За 4% гэх юм бол бүр VIP тий. Хэрвээ би машинаа осолтуулаад ямар нэгэн байдлаар ажиллаа алдлаа гэхэд манай компаниас бүр машин гаргаж өгөөд 7 хоног тий машиныг засах хүртэл тэр үнд үйлчлэх ч юм уу тий. Ийм нэг ялгаанууд байгаад байна л да. Тэгэхээр мандал даатгалж гэлтгүүгээр бусад даатгалыг хүмүүс сонгохдоо бас нөгөө ямар нөхцөлтэй юм бэ гэдгийг бас сайтар асууж зөвлөж бас нөгөө талаас нь зөвлөгөөг сайн өгөх хэрэгтэй байна. Тэгээ тэрэн дээр их алдаа гараад идэг харагддаг. Тэрнээс дэвт чинь танаа нөхөн төлбөрөө өгсөнгүү, ингэсэнгүү гэдэг маань бас гол биш тий. Ер нь яг яаж даатгуулсан, юугаар даатгуулсан гэдэг бас хүмүүс сайн мэдэх хэрэгтэй болов гэж бодод байгаа тий. Манайд ч тийм асуудлууд гарч ирсэн. Тэгээд дараа нь тайлбарлаад өгөхөд бол ялтчгүй тийм байна гэж өнгөрчлөө юм л да. Тэгэхээр иргэд маань өөрсдөө тэрийгээсээ уншаад нөхцлөө хараад дээр нь ярилцаж болох нь шүү дээ. Ярилцж болно тий. Даатгалын менежер гээд нэгэнтээ хүн байгаа учраас тэр хүнээс хүссэн асуулт асуугаад тайлбар аваад одоо янз бүрийн нөхцөл байдлуудыг асууж болно л гэсэн үг л дээ. Одоо жишээ нь танах хэдэн төрөлд ямар ангиллалд хичнээн янзын даатгалыг хийж байгаа вэ? За манайх байж болох бүх даатгалыг хийж байгаа. Амь даатгалаас бус тийм. Амь даатгал одоо life insurance хийж хэлдэг л дээ. Урт хугацааны те би одоо өөрийгөө нас бартлаа даатгал гэж тийм те. Энэ даатгалаас бус бүх эд хөрөнгийн даатгал байж болж байна. Хариуцлагын даатгалууд тийм ээ. Одоо жолоочийн хариуцлагын даатгал гэж хуульчилчлаа шүү дээ тийм ээ. Бас нэг байгууллагын олон нийтийн өмнө хүлээх хариуцлага, байгууллагын хариуцлага ч тийм үү тийм. Байгууллага одоо энэ NTV телевиз жишээ нь сэтгүүлчтэй ямар нэгэн байдлаар одоо хариуцдаг тийм ээ. Ямар нэгэн байдлаар гинтээ осол ч юм уу, осолт орохт нь хамгаалдаг ч юм уу тийм. Ийм одоо бүх төрлийн даатгалууд байна гэж хэлж болно. За тэгээд би танаас асуугаагүй форумын талаар болоод бас танаа үйл ажиллагааны тухай үзэгчдтэй хамтарч байгууллагуудтай хандаж хэлэх үгээс юм байж болох юм. Тэгээд цөөхөн оромлцсан байна. Нэвтрүүлгийнхаа сүүлч армыг танилцъя. Яг харамсалтай нь бид нар бас хэмжээтэй юм л да тий. Одоо суух хүмүүсийн тооч хэмжээтэй байна тийм ээ. Ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Гэхдээ ямар нэгэн байдлаар бид нар бас интернет вебсайтаар болон телевизүүдээр цацхыг хичээнэ. Бараг болох бах. Тэгэхээр бас энд суухыг хүссэн одоо сууж чадаагүй ч юм уу хүмүүст маань бас хүрэх байх гэж найдаж байна. Тэгээд эрсдэлгүй Монголын төлөө бүгдээр явцгаая л гэж хэлээ. За баярлалаа. За үзэгчдээ өнөөдрийн кофе брейктэй хамтдаа байсанд баярлалаа. Бид өнөөдрийнхөө дугаараар лав гараг зохиогдох Мандал даатгалаас 4 дахь жилдээ зохион байгуулж байгаа Эрсдлийн удирдлагын форум 2013-ын тухай голчлон ярилцлаа. Дараагийн дугаараараа эргээд уулзъя. Баяр та үзэгчдээ.